Парламент телевизийн байр суурь нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргье. Өнөөдрийн зочноор эдийн засагч судлаач Монгол банкны мөнгөний бодлогын хорооны гишүүн даваад орж оролцож бидэнтэй төсөв ба мөнгөний бодлого гэсэн сэдвийн дагуу чөлөөтэй ярилцах болно. Танд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За манай улсын хувьд 25 он гараад бараг талтаа орлоо гэж харж байна. Тэгэхээр маш үргэлгэн маргаан дагуулсан онцлогтой төсвөө баталчихсан. Тэр чигээрээ зүтгүүлээд явж байгаа бараг хагасчлалтай орлоо шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр таны байр суурь ер нь мэргэжлийн хүмүүс юу гэж харж байна? Ямар үр дүнтэй, ямар төвшөнд явж байна? За тэгэхээр төсөв гэдэг бол улс орныг эдийн засгаар удирддаг хоёр залуур байдаг. Тэрний нэг нь бол төсөв, нөгөөх нь бол одоо мөнгөний бодлого байгаа. За тэгэхээр энэ хоёр бодлогоо зөв зүйтэй явуулсан улс орн бол хөгжиж байдаг. Энэ бодлого зөв зүйтэй байгаа тэр улсад бол ард түмнийх нь амьдрал нь сайн байж байгаа. Аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаа тасралтгүй зөв явж байгаа ийм учиртай. Тэгэхээр төсөв гэдэг бодлогыг бол манай улсын их хурлын гишүүд төсвийг баталж байгаа. Хэдийгээр одоо сангийн яам дээр бүх төсвөө боож оруулж ирдэг боловч гол баталдаг улсууд нь бол одоо улсын их хурлын гишүүд байгаа. За мөнгөний бодлогын хувьд бол мөнгөний бодлогын одоо асуудлаар одоо Монгол банкн дээр тооцоо судалгааг хийгээд бас улсын их хурлаар оруулж ирж ингэж баталдаг. Тэгэхээр хамгийн чухал улсууд бол улсын их хурлын гишүүд байгаа. За та бол 25 оны төсвийг асууж байгаа шиг байна. Энэ бол дөнгөж манай 126 шинэ гишүүд орж ирээд ингээд баталсан төсөв байгаа. Харамсалтай нь бол би нэг хэлэхэд одоо нэг сүүлийн 3 дахь парламенттай би адилж байна. Улсын их хурлын ардчилсан намын бүлгийн эдийн засгийн зөвлөхөөр адилж байсан. Одоо бол нэг гишүүний одоо зөвлөх хийж байгаа. За тэгэхээр би яг энэ их хурлаар болдог процессыг мэдж байгаа. Шинэ гишүүд орж ирсэн. Нэг хэлэхэд сая юу болсноо мэдлгүйгээр төсвийн тодтголыг батлаа. Дараа нь ингээд төсөө батлаа явчлаа. За төсвийг буруу муу төсөв батлах юм бол энэ нэг хэдэн сарын дараанаас одоо буруу юм а гэдгийг ард түмний амьдрал дээр мэдүүлээд эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол үн өсөлт, инфляц өсөлт гэдэг ийм зүйлээр ард түмний амьдрал шууд хурж нөлөөлдгийг одоо бид нэг харж байгаа. 25 оны төсвийг анх өргөн барихад бол маш олон эдийн засагчид хэлжсэн, шүүмжилжсэн төсвийг ингэж хэтэлж болохгүй. Маш их ийм үргэлгэн том данхар ийм төсөв байна. Энэ төсөв чинь Монгол улс бол хэрэглэгч орон гаднаас бүх зүйлээ дийлэнх зүйлээ худалдаж авдаг. Бидний одоо өмс зүүж байгаа сахан бол хэрглэж байгаа утас ширмэс, унж байгаа машин тэрэг, бензин гэл бүгд валют байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг бид нар валютаар авж байгаа. Хэрвээ үргэлгэн төсөв өндөр одоо тэлсэн төсөв батлах юм бол энэ хэрэглэгч орны хувьд энэ төсвөрөө дамжаад нийт мөнгө чинь гадагшаа гарахаар ингээд валютын ханш чи өсчихдээ юм а. Валютын ханш өсөхөр одоо инфляц нь өсөөд одоо иргэдээр ингэж иргэдийн амьдрал дээр хүн дээр тусдаг юм шүү гэдгийг одоо бид нар эдийн засгч их олон хүмүүс хэлсэн л дээ. Валютын уучлаарай яриаг нь тасалчлаа. Долларын ханш түүхэн дээр байгаагүй өндөр дэд түвшинд хүрчлээ 3600 давлаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ иргэд буух болоод та юу гэж харж байна? Юунаас болоод ерөнхийдөө долларын ханш манай валютын ханш ингэ өсөөд яг хоо ийм л дээ эдийн засгийнхаа одоо талаас харах юм бол эрэлт нийлүүлэлтээр зохицуулна. Монголын зах зээл дээр хэрвээ валют их хэмжээтэй орж ирж байгаа юм бол ханш нь унах шүү дээ. Тэгэхээр эндээс харах юм бол манай гадаад худалдаа муу байна. Тийм учраас валют баг орж ирж байна. Эрэлт их байна. Гадагшаа явах гэж байгаа хүмүүс их байна. Худалдаа наамаа хийх гэж байгаа улсууд их байна. Гадаад дэмжлүүлэх гэж байгаа хүмүүс их байна. Суралцах гэж байгаа аялал жуулчлаар явах гэж байгаа улсууд их байна шүү дээ. Тийм учраас валютын хэрэгцээ их байна. Орж ирж байгаа валютын хэмжээ бага байна гэж ингэж харж дүгнэж болно. За статистик тоо харсан ч гэсэн энэ миний ярьж байгаа зүйл бол ингээ батлагдж байгаа. Өнгөрсөн жил бид нар одоо гадаад худалдааг харах юм бол нэг экспорт импортыг хараад тэнцэлгээд экспорт нь илүү нэг $1600 илүү байсан бол энэ жил нэг 400 сая орчим. Өөрөөр хэлэх юм бол бараг 4 дахин бага одоо өнгөрсөн жилдээ харьцуулах валют орж ирж байна гэсэн үг. Хэрэглээ бол эсэргээрээ өссөн ийм үр дүн харагдаж байгаа. Тэгэхээр валютын ханш өсөөд байна гэдэг бол нэгдүгээрт эрэлт нийлүүлэлттэй холбоотой гадаад худалдаа манад одоо өнгөрсөн жилдээ харьцуулах туйлын одоо чамлалтай байна гэсэн үг. Ягаад тэгэхээр бид нар бол нэг одоо бүтээгдэхүүн бүр онцолж эхлэх юм бол нүүрснээс хараад эдийн засгт болсон. Зөвхөн нүүрснээс шалтгаалж нооллоор тэгэхээр зүгээр яг тоо ярихаар их ойлгомжтой байдаг. Өнгөрсөн жил Монгол улс 15 тэрбум доллар гаднаас олсон. Тэрний 9 тэрбум буюу энэ чинь баг 60
60-аас дээш хувийн одоо зөвхөн нүүрснээс олж ирсэн байна шүү дээ. Тэгээд энэ утгаараа төсвүүдээр бас ийм хэмжээний ашиг олно гэдэг байдлаар тийм өөдрөг төсөв бид нар 25 онд баталсан боловч харамсалтай нь энэ жил нүүрсний маань үнэн унаад ордог валютынх нь хэмжээ багасаад ингээд энэтэй холбоотойгоор бид нар хэрэглэгч орон учраас нөгөө валютын чинь үнэ өсөхөр дагаад бидний гаднаас авж байгаа бүх бараа бүтээгдэхүүний үнэ нөгөө ханьштайгаа зэрэгцүүлээ харахаар ингээд өсөөд инфляц өсөөд ард түмний амьдрал хүндрээд эхэлж байгаа. Тэгэхээр бид нар тэр эдийн засагчид төсвийг анх өргөн барьж хахад ийм данхаасан төсөв өргөж барьж болохгүй шүү гэж шүүмжилдэг нь ийм учиртай. Хэрэглэгч орон учраас төсвөөрөө дамжаад бүх одоо валют нь гадагшаа гараа явчихдаг. Яагаад гэх юм бол одоо ингээд дулаан цаг ирж байна тийм үү? Хаврын цаг ирэхээр нөгөө хамаг төсвүүдээр тавьсан бүтээн байгуулалт чинь зориулсан бүтээгдэхүүнээ гаднаас авдаг учраас төсвөөр дамжаад энэ бүх валют чинь гадагшаа ингээд гараа явчихаар нөгөө зах зээл дээр инфляцийн хомсдол үүсэж байна. Бид нар нөгөө өмнөх жилүүч нүүрс нь 120 $200 хүрсэн өндөр үнэтэй байгаагүй 60-70-аар зарж чадхаар болцсон байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр орж ирж байгаа валют нь бага байна. Гаргаж байгаа валют нь их байгаа учраас ингэж ханш усж байна. Энэ эцсийн дүндээ хэн дээр очиж хүн дээр тусдаг гэхээр өнөө маргааш одоо өнгөрөөж байгаа талхныхаа мөнгөө яайдаа гэж байгаа нин ядуу иргэдийн одоо амьдрал дээр очиж тусдаг. Талхны чинь үн өснө, валютын ханш чинь өсгөр хэрэглээний бидний худалдаж авдаг бүх зүйлүүдийн үн өсдөг ийм харамсалтай зүйл байгаа маа. Тэгэхээр төсвийг өргөн барьж байхад энэ судлаачдын үгийг, эдийн засгчдын үгийг манай энэ шинэгчүүд маш сайн анхаарч, анзаарч төсвөө зөв зөвтэй батлахгүй бол одоо өнөөдөр харж байгаа үстэй бид нар валютын ханш ийм болчлоо гэж сууж байна. Төсөв бол ерөөсөө 2 жилийн дотор, 3 жилийн дотор 18 их 80-аас 34 их 80 буюу 2 дахин ингэж өссөн. 2 дахин өснө гэдэг бол дарга нарын хэрэгэлдэг одоо мөнгө 2 дахин өссөн байна. Ард түмний амьдрал бол 2 дахин доошо буулаа гэсэн ийм харамсалтай үзүүлэлт байгаа маа. Тэгэхээр энэ улс орныг удирдах бодлогыг хэрэгжүүлдэг хүмүүсээ зөв сонгох хэрэгтэй. Зөв зүйтэй хүмүүс баймаар байна. Тэгэхгүй бол бид нар үргэлжийн одоо валютын ханшаа яриад үргэлжийн амьдрал хүнд байна гэл ингээд л яриа сууж явах байх. Сүүлийн 10 жил Монгол улсын ядуу иргэдийн тоо бол 3 хүн тутмын нэг нь ядуу. Одоо зарим нь бол 3 хүний 2% бараг 60-70% ядуурлал олчлоо гэсэн ийм харамсалтай зүйлийг зарим эдийн засгч ярьж байна. Яг нь үндэсний статистикийн хорвоноос гаргасан тоогоор бол 1 сая гаруй хүн бол нэг ядуу амьдарч байгаа. Нэг ядуу. Тэгэхээр ийм байна л да. За ерөнхийдөө томоохон судалгаанууд хийгддэг. За том хийгдэж байгаа төслүүдтэй ч гэдэм үү засгийн газраас хийгдсэн том судалгаануудын үр дүнг харахаар манай улс төсвийнхөө ашиг орлогоор ч гэдэм үү за нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн тоо нь өсч өгсөн. Тэрийг бичигдэж байгаа цифр тоо өсч өгсөн байгаа шүү. Тэгтэл өмнө нь авдаг байсан талах хүнсний бүтээгдэхүүн ч гэдэм үү цалин орлого юу ч хүрэхгүй ахаад маш их хэмжээний өртөө байгаад байна гэдэг чинь. Ингэхээр магадгүй яг одоо судалгаан дээр 1 сая орчим иргэд ядуу гэсэн юм судалгаа гаргаж өгч байгаа бол одоо бол 2 сая давсан бах гэсэн бас юм таамагуд яваад байна л да. Тэгэхээр танихаар аль нь арай новчтой вэ? Яагаад манай иргэд ингэ ядуурах болов ер нь энэс гарах гарц гаргалаа боломж харагдаж байна. Би ярианыхаа ихэнд хэлсэн улс орныг удирддаг 2 юм залуур гэ. Нэг нь төсвийн бодлого, нөгөөх нь мөнгөний бодлого. Тэгэхээр төсөв мөнгөнийхөө бодлогыг ойлгоогүй хүмүүст ийм том одоо улс орны одоо ирээдүйн болсон асуудлыг атгуулна гэдэг бол өөрөө одоо бид нар сүүлд нь нин ядуучуудын тоо өслөө, амьдрал хүрэхгүй байна, юмны үн өслөө, валютынх нь ханш нь өсчлөө, валют олдохгүй байна гэж одоо харамсах, одоо үглэх, одоо юу гэдгийг ийм байдалд шилжээд байгаа маа. Тэгэхээр бид нар шийдвэр гаргах төвшний хүмүүсүүдийг та мэрэгжлийн хүмүүс байх хэрэгтэй. Ер нь бол тийм мэрэгжлийн хүмүүс байх хэрэгтэй. Ер нь барууны орнууд энтерт бол эн чинь яг бид нар чинь зах зээлд шилжээд 30 жил явж байгаа бол бид нар чинь 300 жил 400 орчим жил явцсан. Одоо юу гэдэг нь барууны одоо энэ хөгжилтэй орнуудад байна шүү дээ тийм үү? Их хурл парламенттай гарах энэ процесс бол энэ ард түмэн одоо олон жил энэ зах зээлийн нийгмээр явцсан учраас за энэ хүн биднийг төлөөлж ажиллаж чадах юм байна гэдэг маш зөв зөвтэй сонгож чаддаг бол манайд харамсалтай тийм биш байна. Хин худлаа ярьсан, хин одоо иргэдээ хуурсан, хин мөнгө тараасан хүн гарч ирж байна. Тэгээд гарч ирээд энэ чухал бичиг баримтуудыг батлахдаа ингээд хитрхи ус төрсөн, хитрхи одоо ойлгохгүй байгаасаа холбоотойгоор энэ том чухал бичгүүдийг батлаад байна гэдэг чинь манай ус нэг одоо мессен дээр ингээд нэг одоо газраа хий эргээд ард түмнийх нь амьдрал нь туйлын хүнд байгаа
гэдэг нь энэ одоо батлагдаж чадахгүй байгаа хуулиудаас нь баталж чадахгүй байгаа төсөв мөнгөнийх нь бодлоос нь ингэж анзаарагдаад байгаа юм. Харамсалтай. Төсвөө яагаад ийм өндөр тавьсан юм бэ? Нэг бол сонгуулийн амлалттай холбоотой өндөр төсөв амлалт халамжууд яваад байна уу? Эсвэл нүүрснийхаа төсөөллийг тэр үед мэдээж хэрэг мэрэгжлийн эдийн засагч зөвлөжсэн баг л та. Тэгээд яагаад энэ чигээр нь зүтгүүлсэн юм бэ? Одоо хагас жил зүтгээ явуулчлаа. Тэгээд ирэх хагас жилийг та юу гэж харж байна? За нэг өөрчлөлт хийх шаардлага төсөв бол манай энэ нүүбийн 200 орн байна шүү дээ. Энэ дотор биш дээ. 3 жилийн дотор төсвөө 2 дахин нэмсэн нэг ч болсон байхгүй. 2 дахин 18 их 80-аас 34 их 80 болгосон нэмлээ шүү дээ. Энэ бол дарга нарын хэрэгэлдэг хэрэглээ. За тэр хөрөнгө оруулалтаараа дамжаад нөгөө машин тэрэг юу гэдгийг одоо сайхан үнэтэй одоо сандал ширээнээс ахуулаад одоо юу гэсэн вэ? Гадаадын томилтын зардал. За тэгээд хэрвээ та бүхэн анзаарч байгаа бол энэ төрийн ордон чинь сонгуулийн өмнө өдөр болгон шахам нөгөө юу хийдэг? Уулз цуглаан хийдэг. Энэ чинь дандаа төсвийн мөнгө шүү дээ. Тэр битгий л одоо та бүхэн бид нар харж байгаа шүү дээ. Одоо ингээл засгийн газрын хуралдаанаа зүгээр энд хийчих юм чинь нисдэг тэрэг хөллөл одоо ингээл бүсих гэл баахан 20 30 гишүүд дагуулаад хэдэн 100 жип тэр чин дагж явж байгаа яамны газрын дарганараас авахлаа бүгд жип унтсан. Ингэж одоо дураараа дурагд энэ манай Монгол улс чинь энэ одоо тийм их баян цамаан ийм улс биш та. Төсвийн мөнгө нь одоо зөв тооцоолдог зөв одоо ингэж тооцоол хийдэг ийм ус байсан бол ингэж бид нар цамаан загнахгүй. Энэ нь одоо миний яриад байгаа 3 жилийн дотор төсвөө маш өндөр батлаад ингээд дураараа дурагдаг ийм үе таалга нээсэн. Гэтэл бол төрийн үүрэг чинь хурал цуглаа хийх биш. Дарга нар нь одоо тавтаа сайхан одоо юу гэдэг люкс зэрэглэлийн машинаар яваад люкс ангиллын одоо тэр диваандар суугаад дураараа гадаад дотоод руу явж идэг асуудал биш байхгүй. Энэ ард түмнийхээ амьдралыг сайжруулахад төрийн үүрэг оршдгоо. Гэтэл ард түмнийхээ амьдрал нь бах байдгаараа байна. Дарга нар нь юу гэдэг өнгөрсөн жилийн одоо агентлагийн дарга унжсан машин бионыг унахгүй цоо шин машин аваад татвар төлөгчийн мөнгийг бол зүгээр ингэж зүгээр хайр найргуу дураараа ингэж зарцуулж байна. Энэ дээр нь одоо их хурл нь хяналт тавьж чадахгүй байна. Энийг одоо шинэ гарсан гишүүд нь нарийн ойлгохгүй байна. Зөвхөн төсөв гэлдэхгүй одоо энэ төрийн өмчт компаниуд бол дураараа дургиж шүү дээ. Асар их хэмжээний мөнгө тэмдэглэж. Гэхдээ энэ чинь одоо улсын их хурл хянах ёстой. Улсын их хурл хянах ёстой. Гэтэл улсын хурл нь яг хийх ёстой ажлаа мэдгүй хүмүүс байж гар чинь нэг 4 жил нэг аваа юмны наад цаад учрыг олоод за төсөвтөр ингэж дуурах ёстой юм байна. Ийм хийж болохгүй юм байна. Наан цаанаа ойлгож бодол тасгээл дараачийн сонгуул нь бол ахад цоошин баахан хүмүүс ороод ирдэг. Тэгээд байна шүү дээ. Саяын сонгуул чинь 6 сард болоод 8 сард төсвийн тодтол орж ирсэн. 8 сард тодтол оруулж ирэхдээ шүү дээ. Цоошин 126 гишүүнээр юу батлуулсан гэсэн чинь энэ 15 мега төслийн Т100 зураг тооцоолол хийх 1.2 их 80 төгрөгийг юу гэсэн үг ажил болох хэсэг нь тодорхойгүй зургийг шууд ингээд 1.2 их 15 мега төсөлтөөр зураг оруулж ирээ батлуулчих. Нөгөөдөл нь мэдлгүй хараа өргөж байгаа. Гэтэл өнөөдөр эдийн засгийн байдал нь хүндэрч юу 15 мега төсөл байх уу? Иймэрхүү байдалтай байж байна. Монгол улс бол саяын уул уурхай орно шүү дээ. Энэ өнгөрсөн 4 жилд бол одоо нүүрс зэсийнх нь үнэ маш өндөр байсан. Нин таатай юм мөчлөг тохиосон боловч харамсалтай энэ удирдах байгаа улсуудын эдийн засгийн мэдлэг сул байгаагаас шалтгаалаад улс орондоо ямарваа нэгэн хуримтлал хийж чадсангүй зүгээр цамаан загнасан ийм хэсэг хүмүүсийн одоо үргэлжлэн зардал нь өнөөдөр бид нэр ард түмний амьдрал нь хүнд байна. Их хоолой тий худалдаа авах чадвар нь муу байна. Өнөөдрийнхөө хоолойг яйдэ гэж 1 сая гаруйтай хүн байна гэд албан ёсны статистик нь хэлээд байж байгаа. Яг жилийн өмнө очвол сонгуул яг өмнөх үе байсан. Тэгэхээр илүү одоо нам болон жижиг том намууд бүгднгийнхээ амлалтанд мөрийн хөтөлбөр дээр төсвийн данхаар одоо энэ зардлуудыг таннаа. Ард иргэдтэй илүү ээлтэй бид нар сомхон бүтцээр ингээд ажиллана гэсэн мөрийн хөтөлбөр бүр давтагдсан байсан бүх намын эвслүүд дээр. Гэтэл эсэргээр юм болчлоо тий. Тэгээ за энийг дагсан томоохон одоо эрсдэлтэй юм зүйлүүд болж байна л да. Тэгэхээр юу гэхээр нэгдүгээрт гэвэл иргэдийн худалдаа авах чадвар эрс болчлаа. Өмнөх жил 3 өдөр 3 талх худалдаж авдаг байсан бол энэ жил магадгүй 1 2 тэгээ 1 өдөр нь хоосон байх жишээ. Одоо жишээ нь
ингэж л жишээ авч үзэж болох юм. Одоо ийм буруу бодлого явуулж байгаа үед бол эргэж сэргийх, ард түмний амьдрал сайжрах гэдэг асуудлыг ярих нь бол өрөөсгөл байна. Тэгэхээр бид нар шүү дээ энэ улс орныг удирдах бодлого их зөв хүмүүст үгүй хамаа алгалдаа улс төрчд гараад ирлээ гэж бодоход зөв одоо юу гэдгээ залуур тавиад зөвлөх энтер нь одоо боломжтой хүмүүс сайн одоо эдийн засгч нар байна шүү дээ. Тавиад тэдний үгийг сонсоод ингэ явах юм бол бас ч их одоо яхаа алдчихааргүй тийм одоо юу гэдэг Филиппин тэр Бангладеш энэ төрч өсөр том болсон шүү дээ. Бид нар 3.5 сая хүнтэй асар хэмжээний одоо баялагтай мөртлөө ингээд ард түмэн сая гарan иргэн нэг ятуу англи багтаа байж гэнэ гэдэг бол нэг үгэлт одоо имгэнэл юм да. Тэгэхээр иргэдийн худалдаа авах чадвар ингээд унчлаа эргэлт буцалтгүйгээр. Тэгэхээр энэ асуудлаас яаж гарах вэ? Иргэн бүр зээлтэй байна. За бүр тодорхойлбол Монгол улсад өнөөдрийн байдлаар 570-80 орчим банк ус санхүүгийн байгууллага ажиллаж байна шүү дээ. За энэ бол банк ус санхүүгийн байгууллага. Энэс доошоо ломбардууд бид юм уу хүүтэй мөнгө зээлдэг юм том систем үүсчихэд байна. Энэ цөөхөн ард иргэд дээрээ. Тэгэхээр яг энэ том системээс юу н гарах арга зам байна уу? Яагаад ингэж борооны дараах мөг шиг энэ болон банк ус санхүүгийн байгууллагууд үүсч байна. Энийг яг хэний бизнес вэ гэж та харж байна? За би бол ер нь Монгол улсад бол мөнгө хүүлтийн ийм тогтолцоо байна гэж ингэж харж шүүмжилж явдаг хүн байна. За энэ юугаараа батлагдах вэ гэхээр ганц хоёр жишээ татахд маш ойлгомжтой. Бид нар нэг 100 сая төгрөг банкнаас зээлээд тэргээрээ бизнес хийх боломж байна уу гэдээ харах юм бол боломж байхгүй. Яг тэгэхээр банкнаас 16-аас 17% өндөр хүү байна. За банк ус санхүүгийн бол бүр 3-4 сарын 3-4 30-40% болоо явчих энэ жилийн. Тэгэхээр дэлхийн стандарт байдаг л дээ. Банкнаас юм уу одоо бусад зээл аваад ажиллахад зээлийнхэн бүх мөнгийг өгсөний дараа юу гэдгийг ашиг нэг 10% байна гэж ингэж хардаг л да. Ашиг нь 10%-тай тэр компани ажиллах боломжтой гэж ингэж хардаг. Тийм ч учраас дэлхийн бусад орнуудын банкны зээл бол маш бага шүү дээ 3-4. Тэр бизнес хийдэг зах зээлийн чөлөө зах зээлийн нийгэмд бол ийм боломж. Гэтэл бид нар 17%, 20% хувьтай зээл аваад энийгээ ашиглаад бизнес хийх ямар ч боломж байхгүй. За дэлхийд дээр бол ийм өндөр хүүтэй зээл аваад үр дүнтэй ажиллах 3-4 салбар байна. Бууны 8. За. Хүний одоо эргэтэн худалдаалах. Зэвсгийн 8. Хүний худалдах, наркотик, хар тамхи, одоо арх тамхи одоо хууль бус тийм юу эмхтэй хүн одоо биеийг үнэлүүлэгч гэдэг юм уу. Гэх мэтчлийн одоо 4-5 тийм одоо дэлхийн нийтээр одоо үзий яадаг ийм том гэмт хэрэгэн дээр бол 16-аас 20% хүүтэй зээл аваад иймэрхүү маягийн бизнес хийж ажиллаж. Түүнээс бол бусад үйлчлэгээ үзүүр юу хийхэд бол ямар ч боломжгүй байхгүй. Гэтэл бид нар бол ийм өндөр хүүтэй сүүлийн одоо яг 10 жил 15 жил бол яг ийм өндөр хүүтэй байна шүү дээ. Тэгээд энэ маань аж ахуй нэгжүүд бий болохгүй, аж ахуй нэгжүүд хаалгаа барих. За улс орны хөгжилд туйлын одоо сөргөөр нөлөөлж байгаа. Эн чинь аж ахуй нэгжүүд бий болж ажлын байрныг шийддэг байхгүй. Ажлын байрыг хүнийг ажилд авна. Би бизнес эрхлэх гээд нэг зээл аваад ингээд ямар нэгэн эрхэлж ийн гэдэг чинь хит хитэн хүнийг ажилдаа болгоод ингээд энэ өөрөөр хэлэх юм бол улс орны ажилгүйдлийг шийддэг татвар, улс орны татвар гэдэг улс орны хөгжлийг өөдөн татдаг нь юу гэхээр маш олон аж ахуй нэгж байгаад жааш энэ улс орны хөгжилтөд өрхүүдийг цалин олгохтой байх. Гэтэл бид нар өнөөдөр бол бодлого маань буруу байна гэдэг нь бид нар бүгднийг чинь төр урдаас чинь хийгээд өгч чинь төр хийгээд ер нь аж ахуй нэгжүүд хэрэггүй шүү. Ер нь хэрэг алга гэдэг ийм зүйл ярьж шít. Тэгэхээр тэр мөнгө хөвлөлтийн гэж миний түрүүн ярьдаг асуудлыг бол сүүлийн 15 жил бас ярьж байгаа. Одоо тухайлх юм бол 20 оны Монгол Ардын намын улсын хурд ялсан одоо мөрийн хөтөлбөрт бол банкны хүүг 1% оруулна гэсэн ийм гоё амлалт байгаа. Тэр зээлийн тэгэхээр бид нар бол ийм одоо эн чинь нэг манай нийт зээлийг чинь 2000-аас 3000 хүн л гаргаж штэ бүх хүмүүсийн гар дээр мөнгө нь ингээд төвлөрсөн. Тэр хүмүүс бизнес хийх ямар шаардлага байхгүй зүгээр ингээд мөнгөө хөвлөөл ингээд аривжуулаад байх. Ийм одоо нөхцөлийг бид нар бий болчихлоо. Энэ дээр нь одоо хаана маш зөв зүйтэй бодлого явуулах ёстой гэж ярьж байгаа боловч энэ бүхнийг шийдэж байгаа тийм арга замууд алга яг мөнгө их болохоор энэ зээлийн хүү буурна гэж нөгөө энэ банкны мөнгө хүлж байгаа усуд их ярьд юм л да.
Тэгэхээр M2 гэдэг зүйлээр одоо тэр мөнгө зах зээл дээр эргэлж байгаа мөнгийг хилдэг. M2 биш үү тийм үү? 16 онд 11 их 80 байсан бол өнөөдөр 43 4 дахин нэмэгдсэн. Тэгэхээр 16 оноос хойш хүүн ялаагүй байгаа юм. Тэр 4 дахин өссөн юм чинь те 4 дахин одоо мөнгө нь унах хүүгийнх нь одоо хэмжээ нь буурах байтал эсэргээрээ байна гэдэг бол мөнх хүлт байгааг батлан харуулж байгаа ийм бодит жишээ байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд одоо тийм зөв зүйтэй бодлогын арга хэмжээ авахгүй бол энэ байдлаараа бид нар ингээл худлаа иргэдэд хуурал аж ахуй нэгжээ хуурал арилжааны банк нэг 26 их 80-ийн ийм зээл би зөвхөн арилжааны банкны статистик ярьж байна шүү дээ. 26 их 80-аас чинь 14 их 80 нь иргэдийн зээл цаана нэг 15 6 нь одоо иргэдийн зээл хэрэглээний зээл цаана 10 их 80 нь 11 их 80 нь болохоор яг нөгөө нэг миний яриад байгаа тэр зээл аж ахуй нэгжийн үйл ажиллагааны зээл баггүй. Тэгэхээр эндээс харах юм бол банк ч уулна шүү дээ тийм үү? Ажлын байрыг бий болгодог компани аж ахуй нэгжийг санхүүжүүлэх ёстой болохоос биш. Тэр ахмадын зээл тэр одоо юу гэдэг иргэдийн одоо цалингийн зээлийг санхүүжүүлдэг ийм банк нь хүртэл юм хөгжлийн бэрхшээлт иргэдэг хүртэл их их зээл нь одоо юу болоо явчихж шүү дээ. Ард иргэдийн зээл болоо явчихна. Туйлын нэг өгөхлөд одоо Монголын ахмадууд бол зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Аж ахуй нэгжин зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Иргэдэнд өдөр хоногоо зээлээр ингэж өнгөрүүлж байгаа ийм одоо харамсалтай төр төрхийг одоо тэр Монгол банкны гаргасан судалгаанаас харж болно. Энэ дээр дүн шинжилгээ өгöd ингээд харах юм бол энэ улс орн туйлын хүнд биш шүү. Өнөөдөртөө юу гэдэг нь бид нар төсөв мөнгөнийхөө бодлогыг шүүмжлэх биш. Энэ иргэдийн чинь амьдрал хүнд байна. Улс орныг авч явдаг аж ахуй нэгжийн чинь амьдрал хүнд байна гэдгийг одоо тод хэлж болохоор ийм статистик байна. Ахмад наснуудын хувьд гэвэл судалгаан дээр ойролцоогоор жил бүр тэтгэврийн зээлтэй ахмад нэг оюутны сургалтын төлбөртөө тэнцвэч хэмжээний одоо ийм хүүг төлдөг үү банкнд төлдөг гэсэн ийм судалгаа байлаа л да багцаагаар. За тэгэхээр коллеж болоо нэг оюутан хүүхэд бол баг сургалтын төлбөрийг төлж болохоор мөнгийг хүүлжин гэсэн үг. Тэгэхээр энэ бол ахмад гон дээр гэд бодохоор асар их тоо явж байгаа. За тэгэхээр маш их зээлтэй байх нэ. За 5 жилийн өмнөх судалгаагаар гэвэл нэг иргэн огт зээлгүй зарим нь нэг төрлийн зээлтэй байсан бол 4-5 болсон гэсэн судалгааг харлаа. Айгүй харамсалтай. Тэгэхээр таны нөгөө яриад байдаг 4 дахин илүү зээл зах зээл рүү гарчжээ гэдэг л юм байна л да. 10 сая 4 дахин илүү мөнгөтэй болсон манай зах илүү их мөнгөтэй болоод энийг хүлтэй хэлбэрээр явуулж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр тийм одоо сая эхний удирдлагын мөнгөний бодлого зөвлөлдөр гаргасан шийдвэрийн нэг нь болохоор өрхийн өр орлогын хэмжээ 50%-аас дээш явчихжээ. Өөрөөр хэлэх юм бол өрх маань 50 олж байгаа орлогынхаа 50-аас дээш хувийн зээл байдлаар одоо ингээд зээлгээ хүүндээ өгдөг юм уу зээл байдлаар ингээд алга болж гин гэсэн. Тэгэхээр нөгөө өрхөч нь идэж уух, өмсөх зүүх, одоо үзэж харах өчнөө бас тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй шиг гэтэл тэр нь хүрэлцгүй хэмжээнд хүрсэн байгаа учраас ийм шийдвэр гарсан. 50%-аас хэмжээнд дотор зээлийн өгөө нэгдүгээр. За хоёрдугаар ахмадууд та түрүүн ярьлаа нэг 500 мянган ахмад байдаг. Тэд нар чинь бас байдал нь яг зээлээс зээлийн хооронд нэг хүнд. Яагаад тэгэхээр энэ 500 мянган ахмадын зээлийг харахаар дийлэнх сургалтын төлбөр машинд явцсан байт юм. Тэр нөгөө ажилгүй биний түрүүн яриад байгаа шүү дээ. Ард өмнө ажилгүй байна. Амьдрал нь хүнийг одоо ажилгүй хүүдэл чаавс нэг юу аваад машин авч игэл нэг халтур хийгээл 5 цаас олгож байгаа л хөөрхий тийм л юмыг харж штэ. Тэгэхээр тэр хүүхдүүд чинь уул нь бол энэ хувийн аж ахуй нэгжүүд зээлийн хүн баг байх юм бол өөрсдөө тэр машин тэрэг авалгүйгээр л одоо ажил хийгээл хангалттай орлого олоод ингээ байж ах хэвээр байтал харамсалтай нь энэ төр зураг бол одоо ингээ сүүлийн 15 жил ингээ бүх бат явчлаа. Энэ дээр би ямар бодолтой байдг төсвийн бодлогыг одоо суурьаар нь өөрчлөх ёстой, мөнгөний бодлогыг суурьаар нь өөрчлөх ёстой, мөнгө хүлтийг хамгийн одоо бага хэмжээнд хүргэх ийм том шийдвэрүүдийг засгийн газар авч явах ёстой болохоос биш. Манай гишүүдийн яриад байгаа шиг тэр татварыг багасгах, энэ татварыг багасгах гэж жижиг сажиг тийм мис ажиллабар шиг юм яриад явах нь бол зүгээр харамсалтай байгаа юм. Амьдрал бол туйлын хүнд биш шүү. Ер нь шийдвэр гаргах төвшний хүмүүс ер нь мэдж гэн ард иргэдийн амьдрал ямар байгааг мэдж байгаа болов. Яг уу шүүмжлэх гээд уучлаарай нэг өөр асуулт асуухад шүүмжлэх гээд гишүүд хүртэл асуухаар хүлээж авахгүй өдөөс нь бас үнэхээр хүлээж авахгүй болчихжээ. Тэгэхээр ард иргэд хүртэл үг дураад баг хүлээж авахгүй юм шүү. Энийг яг хаанаас нь ажил болгож хийгээд бид нар зохицуулах шаардлагатай юм бэ? Тэгэхээр улсын хурлын гишүүнийг уулна бид нар
нөгөө иргэд маань сонгодог шүү дээ. Тэгэхээр иргэд маань яг нэг хэлэхдээ энэ бас эдийн засгийнх нь боловсрал тал дээр бас анзаарч зүйтэй зүйл ярьж байхгүй бол бид нар бол зүгээр нэг сошиалор хэрүүл маргаан хардаг болсон байна. Нийгмээр хин нэг галзуул авж байгаа хүнийг юу хардаг болсон байна. Түүнээс одоо юу гэдэг төсөв мөнгөтэй холбоотой яг өөрийнх нь амьдралд хэрэгтэй юм тал дээр бол хүмүүс анхаарал тавихгүй шүү дээ. Тухайлх юм бол одоо би төсвийг 25 оны төсөв өргөн барьж байхад бол маш их шүүмжилсэн. Наадхыг чинь хамгийн одоо энэ тэсэн төсвийн хамгийн том хохирогч нь бол ард түмэн шүү. Наа чи ерөөсөө хэдхэн сарын дараа л мэдрэгдэн шүү гэсэн. Одоо яг мэдрэгдэж байна. Инфляц нь 10% орцсон явж шүү дээ. Гэтэл шүү дээ инфляц шүү дээ 10% гэдэг нь бас ноотоо тоохгүй. Яг бодиттой бид нар инфляц зөв тооцож чадчихна гэдэг бас их өөр асуудал. Бид нар нөгөө хэл монголчууд бол нэг мах гурил хоёр дээр л ерөнхийдөө өдөр хоногоо хоолол өнгөрөөгөл явж штэ. Гэтэл тэр инфляц чинь тооцох чинь 410 бүтээгдэхүүн байна. Тэр нь бол юу гэдэг нь буудал өшөө тэр одоо аял жуулчлалын одоо онгоцны билет гэх юм уу. Тэр бол ард түмэнд нийт ард түмэнд огт хамаагүй асуудал. Тэд нар ингээд жаахан буухаар нөгөө 410 нийт дүнгээрээ үзээд нөгөө өргөн хэрэглээний бараг нь 3-4 дахин өссөн ч гэсэн нөгөөдүүлийн нэг тийм бага маягтай ингэж харагдуулаад байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу хэлэх гээд байна гэхээр тооцоон дээрээ ч хүртэл бид нар бас эргэж харах ийм бодлого хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол одоо иргэд бухимдаад байдаг ш бидний авдаг мах 3-4 дахин нэмэгдсэн байна. Цай 3-4. Бараг инфляц чинь 50%, 80% гэж бичигдэхгүй юм уу? Ягаад 7%, 9%-аар? Хөөх яг өөрсдөө хэрэгэлдэг нөгөө бүтээгдэхүүнээр бодоод байгаа. Гэтэл 410 бүтээгдэхүүн гэдэг чинь 13 төрлийн 410 бүтээгдэхүүн гэхээр нөгөө иргэдээ чинь хизээч хэрэгэлдэг юмнууд нь үнэн буухаар тэрийг нийт дүнгээр нь гаргаж аваад өндөр дүнтэй тийм бараг тэгэхээр нөгөөдөө нь буучин тий хувьчилж боддог байна. Тэгэхээр сагсан доторх инфляцийн дүнг гаргахтаа сагсан доторх 20 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дундчилж гаргадаг гэж ойлгодог байсан. Тэгвэл буруу ойлгосон байна. 410 бүтээгдэхүүн 17 төрлийн баха бараг тий. За манай шийдвэр гаргах засгийн газрын тэргүүд тайлбарлахдаа манай улс баялагын сантай болсон Дубай шиг Арабих шиг одоо ийм баян чинэлэг амьдрах юм боломж нэгтлээ гэж ярьж байгаа. Тэгээд үнэхээр тэр нь хөрсөн дээр буучнуу жирийн нэг ажилтан эмчдэр ч үгүй юм цагдаа тэр амьдралд нь бууж ирж үү гэсэн огт харагддаг бай. Тэгэхээр энэ яг юу болоод энэ хаа нэг юм солонгорсон юм яваад байна. Баялагын сантай юм шүү манай улс чинь. Тэгээд баялагын сангаараа Монголд Азтай байхгүй тэргүүн баян иргэдтэй болчиход байгаа юм шүү. Сүүлийн үед одоо баялагын сан гэж юмыг бид нар одоо гаргаж ирлээ. Энэгээр одоо ард түмэн байртай холны юутэйч болно гинэ. Их гоё юм. Яг нь ядуу ард түмэн тийм бас одоо гоё зүйл ярьж байгаа нь бас зүгээр байдаг ч юм уу. Эсвэл нөгөө шүүмжлээс зүгтаа гаргах ч юм уу. Бид нар биш үү те баялагаас одоо гарч ирсэн юм биш. 2007 онд анх гарч ирсэн. Монгол улсыг хөгжүүлэлт Эрдэнэ сайдын анхлан санаачилсан том төсөл яалаа гэжтэй тийм байх үү хөөхөө яг тэгжил одоо ард түмний тарих угааж байгаа нэгдүгээр 2007 онд Монгол улсыг хөгжүүлэх сан гэж бий болсон. Энэ нь шүү дээ те одоо оюун эрдэнэ ерөнхий сайдын ярьж байгаа зүйлтийг яг ичлэн тухайд шүү дээ те баялагаас Монгол улс уул уурхайн баян орн баялагаас бид нар ард түмэндээ хүртэнэ гэд зэсийн онцгой татвар тавьсан санагч. Зэсийн онцгой татвар тавиад дээр нь алт ороод олсон мөнгнөөсөө бид нар хүүхдүүдэд 20,000 төгрөг өгж эхэлсэн 2007-д. Энэ бол 2007 оноос баялагын сантаа болсон гэдгийг батлан харуулж байгаа. Тэр үеийн 20,000 бол өнөөдрийн 100,000-аас ч илүү мөнгө ингэж өгж эхэлж байсан. За дараа нь ер нь ингээд сонгуульд худлаа хэлээд амлалт авч явал ард түмнийг молгож явал манай нам ялах юм байна гэдэг үүднээс хоёр том нам 2008 оны сонгуулаар худлаа амлсан. 1.5 их 80 төгрөгийг одоо та нарт бэлнээр өгнө. 1.5 сая. 1.5 сая төгрөгийг бэлнээр өгнө. Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам тухайд. Ардын нам нь болохоор 1 сая төгрөгийн хувьцаа өгнө гэдэг байдлаар. Ингээд 2008 онд орж ирээд 2008 онд Монгол улсыг хөгжүүлэх сангаа хүний хөгжлийн сан болгож өөрчлөж 2 дахь сан ярьж штеп 2 дахь сан болгоод тэр үед бол 2008 онд манай нүүрс эргэлтэнд ороод одоо энэ түүхийн эдийн үн өндөр байсан их сайхан үеэ бид нар алдсан. 2011-12 онд за 700 тэрбум 800 тэрбум буюу энэ хүний хөгжил сангаар баг 2 их 80 төгрөгийг тараасан. 2 их 80 төгрөг баг
Тэр чинь 1000 нэг иргэн Тэр тооцоо үеийн бүлгээр 2 их 80 төгрөг тий асар хэмжээний мөнгө байхгүй юу? Бид нар биш үү иргэддээ баг 1 тэрбум долларыг одоо баг бэлнээр нь шахам өгсөн шүү дээ. Тэгээд биш үү тэр чинь зөвхөн одоо уул уурхаан бас тэр чинь уул уурхаан баялгаас орж ирсэн мөнгнөөс өгж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар асар хэмжээний зээл тавьсан. Нүүрсний сонгуулийн амлалтаа биелүүлэх. Тэгээд сонгуулийн амлалтаа биелүүлэх нь улс орныг сүрүүлж байгаа, өрөнд оруулж байгаа би жишээ ярьж шүү. Баялгаас яг л энэ одоо оюун эрдэнэ ярьж байгаа юмыг тухайн сайдар нь ярьж ирсэн. Бид нар нөгөө ой санамж амархан шин зүйл ерөөсөө биш. Улс орныг буруу энэ хөгжлийн санг буруу явуулах юм бол өрөнд оруулдаг улс орны одоо хамгийн өндөр одоо өртөө болгосон хариуцлагагүй бодлого асар хэмжээний мөнгөийг зүгээр иргэдээрээ дамжуулаад ингээд зүгээр хоол унд болгоод ингээд инфляци өсгөөд валюта өсгөөд ингээд хайцсан. Ийм харамсалтай 2 дугаар сан ингэж явсан. За 3-д нь ирээдүйн сан гэдэг 2030 он хүртэл за энийгээ болиё гэдэг 3 дахь сангаа гаргаж хэлж шээ. Ирээдүйн сан 2030 он хүртэл одоо ирээдүйдээ бид нар мөнгөө яашаа зориулж шүү. Бид нар ч бас Америк хідэд дуудсан юм байна. Зөнд эн чинь өнөөдрийн баялаг бол одоо ирээдүйн бас хүртэх ёстой ийм баялагийг бид нар ингэж болохгүй шүү гэд ирээдүйн сан байгуул очоод нуус одоо мөнгө гарах байтал сая ковид тэгээд хамаг юм гүвж хаяад ингээ 3 дахь сан будаа болгож аялаа. 4 дахь сангийн төсвийн тогтвортой байдлын сан мөн одоо уул уурхаан юу өндөр байж хат орлого өндөр байж хат хэрэглэнээс энийгээ бас юу ч хөө гэж гүйж хаяад одоо 5 дахь сангаа цоошин сан шиг энэ ерөөсөө уртлын 4 сантаа ижлэхэн болно гэж би харж байгаа. Яагаад гэвэл энэ дэлхийн нийтийн одоо энэ ариутсан том Норвегийн сан, тэр Сингапурын сан энтрий чинь дэлхийд А зэрэглэлийн одоо том эдийн засаг санхүүгийн сангийн бодлого хэрэгжүүлдэг хүмүүс удирддаг болохоос биш. Монгол улс шиг улс төрч удирддаг юм аа гэдэг нэгдүгээр алдаа энэ байна. Монголд бол зүгээр орилж хашгираад яаж хуурах вэ? Ард түмнээ молигдыг гэсэн хүн ачаал том сан дээр тавьчих шээ. Тэгэл тэр нь дампуураал би 5 дахь сан дампуурсан нь одоо 4 дахь сангийн ядаж мэрэгжлийн биш. Тэгээ нэгдүгээрт мэрэгжлийн хүн тавих хэрэгтэй. Хоёрдугаарт энэ сан бол төсөвтөө ерөөсөө энэ бусад энэ том сангууч нь төсөвтөө огт яадаг вэ? Төсөв номер 2 болох ёсгүй. Төсөв шиг ингээд дураар нь тараагаад цацаад хайж болохгүй гэсэн үг. Ийм том алдаа нь хууль эрх зүйн өсөж явах шаардлагатай зөв. Хууль эрх зүйн хэрвээ мэрэгжлийн одоо тэр санхүүж тавьчих юм бол энэ чинь А зэрэглэлийн дэлхийн том бондод мөнгөний оруулаад үнэтэй заасанд оруулаад аривжаад энэ чинь ирээдүйдээ бид нар ингээд зөв ирээдүйдээ хэлэх нь ш тэр үеийн одоо 100 сая тонн нүүрс чинь тэдэн төгрөгөөр зарагдсан өнөөдөр өсөөд баг ингээ 200 сая нүүрсний юутай одоо чиний хичээл номыг чинь сургалтын чинь төлбөрийг барагдуулна. Тэтгэврт гарсан бол та насаараа ажилласан таны одоо эрүүл мэндийн чинь юу ингээ дааж байгаамаа хагалгаа шин дааж гэх мэтлэнгээр энэ зөв систем зөв улс төр нь ингээ явах байтал зүгээр л өнөөдөр иргэдээ ингээ хошруулдаг, хуурдаг. Өнөөдөр тэгээд санал авах энэ дөрвөн өмнөх сангийн алдааг энэ 5 дахь сан бол яг давтаж байгаа. Тэгээд зүгээр яг иргэдээ сайхан хууралаад одоо юу гэдгийг сонгуулиос хойш нэг 2-3 удаа нэг 100 мянган цаас тэр нь хаа байна? Ер нь шүү дээ халамжаар улс орн хөгжсөн улс орн дэлхийд дээр нэгч байдгүй. Ажил хөдөлмөр хийж аж ахуй нэгжүүд нь цэцгэлэн хөгжиж энэ улс орн хөгждөг болохоос ш төрөөс юу гэдгийг уул уурхаан бүтээгдэхүүнийг ингэж дураар нь цацчаад энэ иргэдэд 100 хагас жил 100 мянган цаас өгөөд энэ нь бол юу ч болохгүй. Энэ чинь эсэргээрээ инфляци хөөргөж чинь зах зээл дээрх энэ одоо бүтээн байгуулалт хийлгүүгээр энэ сул мөнгө цацна гэдэг бол хамгийн тэнэг улс төрчид хамгийн тэнэг бодлоготуудыг хийдэг ажил. Бид нар яг энэ тэнэг байдлаараа ингээд явж байна. Энэ одоо 2007 оноос одоо 10 хэдэн жил ингээд алхаж байна. Тэгээд бидний 5 дахь сан бол одоо гоё л ярьж байгаа болохоос бид нар ингээд мартчихад байгаа байхгүй. Энэ бол яг ийм замаар явна гэдэгт би итгэлтэй байна. Яагаад тэгэхээр цаашаага 6-7 дахь сан гэдэг тэгээ явна тий. Тэгэхээр шүү дээ би 7-8 оноос хойш статистикийг юу гаргаж үзсэн л та. Монгол улс байгалийн баялагын зараад 100 тэрбум доллар болсон байна. 100 тэрбум шүү. Энэ бол асар их хэмжээний мөнгө. Хойд өмнөд Солонгос нэн ядуу газар тариалангийн орн байж байгаа 100 тэрбум доллар дээр босоод өнөөдрийн одоо дэлхийн супер эдийн засгтай улс орн болоо 100 тэрбум доллар чи ийм мундаг мөнгийг бид нар яасан бэ? Зүгээр идэж угаад тараад цацж хаяад өнөөдөр бидний өр Монгол улсын нийт өр 37 тэрбум. Нөгөө 100 тэрбумыг зарцуулаад
Дээр нь 37 тэрбум буюу нэг хүнд оногдох одоо гадаад өр нь бол 40 сая болцсон. Би тэр нөгөө арилжааны банкны өрийг ярихгүй байгаа шүү дээ. Улсуудын тавьсан. Тэгэхээр ямар буруу бодлого, ямар их буруу бодлогоор энэ улс орныг удирдах чинь, яаж энэ улс орн чинь хөгжих юм? Яагаад энэ ард түмний амьдрал чинь ийм хүнд байна гэдэг бол ерөөсөө энэ хитгэн тоогоор харахад бол маш тодорхой байна. За монголчуудын худалдаа авах чадвар өдрөөс өдөрт дороотж байна тий буурж байна гэдгийг бол хэн хөнгө мэдж байгаа. Нэг жишээ авахад нэг удаагийн сонгуулийн мөнгө тараалт гэдэг юм уу ямар нэгэн улсаас өгж байгаа мөнгө тараалтан дээр бараа бүтээгдэхүүний үнийг дахин өсчдөг, 50% өсчдөг. 1000 төгрөг байсан бараа бүтээгдэхүүн 2000 болчдөг. Тэгэхээр ерөөсөө буцаж буухгүй. Энүүгээрээ бүх насан туршдаа худалдаа авалт хийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр маш их харамсалтай. Тэгэхээр яг энэ асуудал дээр ер нь эдийн засагчид төрүүлж ажиллах ёстой юм уу? Шийдвэр гаргах төвшнийх юм уу? Засаг ямар нэг одоо яг энэ асуудлаас яаж шийдвүлээ гарах юм бэ? Наадах чинь одоо ингээд иргэд бол ойлгоцсон байна тийм үү? Одоо цалин нэмэх гэж байна гэдэг сургаар л одоо барааны үн нэмэгдчихдэг, тэтгэвэр нэмэгдэж байна гэдэг сургаар нэмэгдчихэж штэ. Тэгэхээр эдийн засгийн хуулиар бол нэмэн өртөх бүтээлгүйгээр зах зээл рүү мөнгө тэгж бөөнөр нь хийж болохгүй. Яагаад тэгэхээр үн өсдөг гэдэг ийм теорем байдаг л да. Гэтэл ба штэ. Энэ манай улс төрд энэ улс орныг удирдах явж байгаа хүмүүсийн буруу шийдвэрүүд нь ийм байдалд хүрчээд байгаа. Гэтэл зүгээр жирийн иргэд мэдчихэж штэ. Одоо ингээд та нар цалин нэмлэгэнгүүд чинь ингээд өсчихэж байна гэдэг ийм зүйл ярьж байгаа. За тэгэхээр төрийн албанд манад нэг 220 мянган хүн байна. Дээр нь төрийн өмчт компанид нэг 60-70 мянга, ингээ 200-300 мянган хүн байна. За тэгээд энэ төрийн албаны цалин нэмэгдэх болгонд ингээл дагаал бусад одоо хүнс өргөн хэрэглээний бараа үн өсөж байна. Тэтгэврийн ахмадууд нэг 500 мянган хүн байна. Тэтгэврийн одоо хэмжээг сүүлийн одоо 2-3 жилийн дотор бас нэг 2-3 дахин нэмлээ. Дагаал нөгөө юмных нь өмнө өсөж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ төрөөс сонгуулийн өмнө өгдөг энэ бэлэн мөнгө чинь ард түмний амьдралд ерөөсөө зөв шийдвэр биш байна гэдэг бүр ард түмж ойлгочлоо шүү дээ. Гэтэл одоо яг нэг нэг хэлэхэд бол энэ гаргаж байгаа шийдвэрүүд нь л ийм шийдвэр гараад буруу шийдвэр байна гэдгийг хаана одоо ойлгож байгаа. Тэгэхээр нэмэн өртөх бүтээлгүйгээр бэлэн мөнгө зах зээлд оруулах бол буруу юм а гэдгийг одоо манай шийдвэр гаргаж ирэх биш нэг ойлгох хэрэгтэй. Яаж бид нар юмны үнийг буулгах вэ гэх юм бол ажлын байрыг шийдэх хэрэгтэй. Ажлын байр бүгдөө ажил хийдэг. Түүнээс халамжаар улс орныг хөгжүүлээд улс орныг авч явж ирсэн одоо дэлхийн 200 улс дотор нэг ч улс байхгүй. Халамж 2016 онд 285 тэрбум төгрөг тарааж ирсэн. Яг одоо нөгөө ажил хийх боломжгүй зорилттой хүмүүстэй 285 тэрбум төгрөгийг 2016 онд өгч ирсэн бол 25 оны төсөвтөөр 3.5 их 80 буюу 12 дахин нэмэгдсэн 2.5 сая хүн халамж авдаг болсон. Өөрөөр хэлэх юм бол энэ бол буруу бодол. Асар хэмжээний мөнгийг тийш энэ салбар руу хийж штэ төрийн бодлогоор. Төр бол эсэргээрээ энэ олон хүмүүсийг бүгднгийн ажилдаа болгох ийм ажлыг л хийх ёстой. Төрийн одоо үүрэгч нь маш их ойлгомжтой байдаг штэ. Энгийн хүн толгой эргэж байх юм зүйл байхгүй. Нэгдүгээрт 3хан төрийн үүргүүд. Нэгдүгээрт хүүхд багчууд нь хямдхан чанартай сургалтанд хамрагдж явах нь төрийн үүрэг. Энийгээ хийх ёстой. Төр энэ дээр анхаарах ёстой. Хоёрдугаарх нь залуу үеийнх нь ажлын байраар хангах ёстой. Энэ төрийн ажилт биш. Энэ олон ажлын байрыг бий болсон аж ахуйн нэгжийг болоод орлоготой ийм залуу үетэй болчих юм бол залуучууд нь хэдэн зуун мянгаараа гадагшаа дүүрвэхийг бодохгүй ипотекийн байраа төлөө тодорхой хэмжээний үлдсэн мөнгө нь амьдралд нь хүрж байгаа юм бол энэ залуучууд чинь улс орныход төлөө хөдөлмөрлөн. Гэтэл энэ бодлого ор тас хаягдсан. За 3 дахь төрийн үүрэг юу гэхээр энэ муу ахмадууд нь 500 мянган ахмад шүү дээ. Эдгээр чинь хөөрхий 550 мянган төгрөгөөр сард тэрнийхээ талаас илүүгийн одоо зээл маягаар ингээд 550 чинь одоо 300 мянган ингэж амьдарч шүү дээ. Энэ муу ахмадууд чинь насаараа хөдөлмөрлчөөд буруу мөнгө төсөв мөнгөний бодлого явуулаад нөгөө мөнгөнийх нь ханшин ингээд сулрахаар 550 мянган төгрөгч нь байна шүү дээ. Тийм үү? 16 онд доллар нэг 1800 900 байж байгаа чинь одоо юу гэдэг бараг 550 чинь 300 доллар байсан бол өнөөдөр хэд болж байна? 100 гаруй доллар гих мэтлэнгээр энэ ард түмний амьдралыг энэ төсөв мөнгөний бодлого чинь энэ тэтгэврийн ахмадуудын чинь амьдралыг энэ буруу бодлого нь ингээд хэцүү болгоод байгаамаа. Тэгэхээр төр бол ийм 3 үүргээ биелүүлж явах хэрэгтэй. 3 дахь үүрэг нь юу гэхээр ахмадуудын тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцгүүч даралтныхаа имийг авч чадах
Ийм хэмжээнд байх хэрэгтэй. Гэтэл эн чинь юу амьдралд нь хүрэлцэх байх вэ? Ийм л тэтгэвртэй энэ буруу бодлогоч гайн ингээд ард түмэн дээр ирдгээ гэдэг бид түрүүнээс хойш хэлээд байгаа. За илүү сонирхолтой мэдээллүүд асуултууд асуух гэсэн боловч нэвтрүүлгийн цаг энэ түрээ дууссан байна. Үзэгчдээ байр суурь нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт эдийн засагч судлаач Монгол банкны мөнгөний бодлогын хорооны гишүүн даваад орж өргөдөн оролцлоо. Танд урилга хүлээж авсанд баярлалаа. За их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ байр суурь нэвтрүүлэгтэй хамт байсанд дараагийн дугаараар эргэн уулзъя. Баяр та.